За ороод ирсэн. За. Яв. За евро, швейцар франк. Одоо өнөөдөр зарим юмудаа бүр нэлийн шинжилнэ. За сүүлдлийн вебинараар бол ийм там гаргасан. Паттерн үсээ тэгээд за паттерн маань бол царай муутай. Ингэж үүсэж. Устгая. Чага тарнаах. За энэ баг одоо ер нь дээшээ. Одоо нэр яг лайв үзэж байгаа хүмүүс юунуудыг сайн тэмдэглээд нэг ийм шалтгааны бүтэнгүүд шууд орно гарна гэсэн зүйлсүүдэд тэмдэглэд юм уу? Яа тийм нэг бол чартн дээр хамт сурд юм уу? Энэ баг сэтлэгт одоо нэг дайралтаар сэтлэж байгаа харагдчихээн дөө тийшээ. Ошо дисэжтердэг юу шүү дээ. Тэр нь. За томор. Тийм. Тийм байна. Энийг тийшээ сэт. За тэгээ сэтрэхээр бүр нилээ. Хол. Яг 400 pip. Энэ паттерн үүсгэж байна одоо. Үндсэн хөдөлгөөн, засвар хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн. Одоо яг засвар хөдөлгөөнөд орж ш тугаас ойлгомжтой ш таньшиг харахад. Нүрчээ дунж байна. Одоо тэр энэ чинь өнөө шөндөө маргааштай рейнжилж хагаад дийшээ. За дийшлэнгүүд нь хаана оролтуудаа зохион байгуулах вэ гэд юм бол гэж. Ямар ч юм чи яг ямар хөө паттерн үүсгэх мэдгүй. Ингэж үүсгээд нэлийн цэвэрхэн сувг болохоор энэ чи энийга нэг дагаж нэг хэсэг ингэн. За энэ дээр нь ад дээр нь ямар ч эргэлзэх зүйлгүйгээр TP тавихгүйгээр бай. Нэг хараадах юм. Ингэсэн ч ингэж орж ирэхгүй дээ юм паттернд. Эдрийг нь харахаар энэ минийг нь харахаар эн чинь бас нэлийн өргөн байж мэдхэр юм байна. За энийг та яагаад заавал хэрэгжүүлээрэй. Яг арилжаандаа. За хэдүүлээ чи ер нь скиллүүд бие биенээсээ тийм ч их одоо тасарчсан яа ингээд drill арилж агаар тогтмол удаан яг яаж байгаа хүн бүр ингээд амтлаа залгуулж байгаа бүхэн дээр тогтож байгаа хүн бараг л байхгүй байх. Тийм болохоор юу гүнийх амир отоохонд хэдүүлээ ярилцж байгаа шүү дээ. Нэг жил зурлнаа гэд юу амир тийм фрил дансаар дайрах гэж яах вэ? Тийм үү дансан дээр
сайн нэг оролт гаралтуудаа тэгээд stop менежээ сайн хийгээ сурахгүй бол энэ дээр бол ийм тамга гаргалаа. Евро, Швейцар франк. Харагч. Нэг бол тийшээс тэр дахиад доошоо ингэж явахгүй гэж харж байгаа юм. За тэгж харж байгаа шалтгаан нь юу вэ? За өдрийн daily chart. Библиэр харагдах юм да. Энд ийм цэвэрхэн дээшээс зэдэг паттерн. Доороо 1 2 3 4 хүрч дээрээ 3 хүрсэн. За тэгээд дөрөвдөхөө дээшээс хэтлэж чинь гэж харж байна. Жишээ бол энэ шиг. Бум. Ан дээр бас бум. Бүр өсөлт нь бүр нэлийн хол. Ер нь одоо нэг том хөдөлгөөнөд орох бүр айгүй төгссөн. За дараагийнх. Евро нок. За энэ бол угаасаа шууд доош байна уу? Юуг нь харахад л доош байна. Бараг одоо орч юм. Тийм доовор ингээд сэтгэлд ороод ирсэн байж та. За тэнгуүтээ энд нэг юм тэр сэтгэлд эн чинь баг аад юм байна да. Сайн доошо хэр хоолъё. Евронок Шон Жорж ирээд энэ чинээс нэлээд огцсон мөн Жорж ирээд юм байна. За ингэж харж байгаа шалтгаан нь юу вэ? Ийм паттерн. Тийш эсэрдэг. Иймэрхүү л хөдөлгөөн байна да. За яагаад энийг буцаад ийш үүснэ гэж байгаа. Ийм цэргэн паттернээс сэтэлсэн эргүүлээд pullback хийж ийн гэж харагдах байгаа байхгүй. Энэ доошоо энэ суугийнхан доош хүртэл баг явахгүй энэ чинээсээ тийшээ бүр ингэж гарч ирэх хэрэг. Энэ ч тэгт нэлийн рейнжлэх хоо гэдэг. Яг энэ шиг хөдөлгөөн. Ийш ингэж орж ирэх хэрэг. За энэ чи ховор нэг богино зайд цээл байж болох юм. Тийм стоп лосс нэг хол. За би нэг орохгүй зүгээр ингээ орчихъя. За next. За энэ чинь өстой сайхан уналт харагдаж байна. Томоор юу болж байгаа. Тийм уус айгүй гоё нэлийн хүчтэй уналт харагдаж байна тийм ч. Өөр хэдэн 7 хоног унахаар. За энэ дээр өстой яг манайхан гоё оролт бүрдэж байна. Энэ авчи. Дөрөв цаг дээр ийм паттерн үүсчихсэн. Одоо ингэж харагдаж байгаа байхгүй юу? За энэ чинь
доош эсрэг битээр нь үүссэн, үүргээ гүйцэтгсэн. За тэгсэн дахиад гарч ирж байна. Дахиад энэ ч доош эсрэг битээр айгүй сэрхэн үүсэж байна. Ханшиг нь харахад яг юун дээр нурдны ориглын хүн дээр, зоон дээр ханш маань ер нь нэлээд хүчээ алдчих ш тар та. Ингээд юунууд болж ирээ. Дахиад энэ жижиг юм хос оргил. За тэгснэ томороо ингээ хос оргил үсч хамаатлал өндөр. За яг энэ суугчин энэ ч үүсч юм байна. Энэ уналт чинь энэ ч орж ирэх чинь гэсэн үг. За оролтуудаа яаж хийх вэ? Оролтуудыг яг энэ байгаа хүн дээр орно гэвэл бас жоохон яарсан болно. Хаана ирүүл риск энтри энэ ч бол шууд риск энтригээ болоо яваа шүү дээ. Яхаараа яг аюулгүй оролт болж байгаа хэрэг ингэж гарчаад ингээд орж ирсний дараа ийм үйлдэлүүд хийсний дараа орохоор яг одоо үндсэн эрсдэл багтаа оролт. За риск энтрихээр яагаад энийг риск энтри гэж нэрлэдэг байгаа юм? Шууд чиглэлийн эсрэг орж байгаа болохоор энэ айгүй тийм риск энтри байхгүй юу? Үсэн юун ч гэсэн нэрэн ч гэсэн за ингээ гараад ирж болно гэсэн үг. Одоо энийгээ дээш нь ингээд ивдээд. Тэ эн чинь өөрөө нэг ундаг батарейн дотроо дахиад ингээ дотор нь батарейн үүсгэж явж байгаа доош унах магадлал нь илүү өндрөө. За тэгэхээр энэ чээр нь хос оргил үүсгээд доошогоо бүр нэлийн хол унахаараа. За риск энтриг шууд одоо энд хийвэл арай эрттэн яг энэ сувг эднэр дээр энэ хавцаануудаас риск энтриг стоп лосс гайг ойрхон байрлуулж агаад сел дарах нэг одоо нэлийн том уналт харагдаад байна шүү дээ. Гарахаар тийм ааз бүр нэлийн уналт харагдаж байгаа байхгүй юу? Тренд ингээ бүр ингээ солигдох чинь гэсэн үг. Уналтаа энэ хүртэл харна. Энэ бол энэ ч огцсон ингээд ороод ир. Нэг бол энэ чинээс риск энтри хийн. Одоо арай эрт. Эсвэл сэтгүүлээд ийм хоёр оролт харагдчихэв гэсэн үг. Тэг манайхан яг одоо миний яриад байгааг демо дансан дээр хэрэгжүүлээд яваарай. За тэгвэл одоо яг яаж ороод байгаа юм? Тэгээ хэрэгжүүлж явахгүй болохоор чинь хэцүү шттэ. За би бол рил дээр шууд энийг дагаад яа гэж юусоо зөвлөхгүй. Демо дээр шалтгаан яг миний оролтуудыг яг адилхан шууд ороод яваад байвал та хэд дараа нь тэгжиж инженериас аягүй их юм сурж авах байхгүй. За. Нугасаа рейнж дороод ирсэн. Тэг хүлээн. Нэг үл зүгээр сайхан хүлээн аль тийш хэстрэх вэ? За энийг харах юм бол бас амар ойлгомжтой харагдаж байгаа зү. Уналт танаагүй байна. Дээшээ. За дээш энэ чинээс буцаад унана. За яагаад энэ чинээс унана гэж байгаа? Ус маш хүчтэй юу шүү дээ. Шалтгаан цөлөгдөж байгаа. Яалтчгүй эсрүүцлийн бүсэн чээ байна. Энэ бол доош унана гэсэн байгаа. Ингэж л явахаар энэ. За яагаад энэ хүртэл харж байгаа юм? Энд ч угаас хартаа үнийг нэлийн хүчээ алдсан энэ ч бол яалтчгүй ирэхээр нь
Цэл тал нь дийлжсэн байна. За энэ чинээс риск энтри бас байж болно. Яадраг pound knock. За энэ доллар тийшээс зэрдэг паттерн өсөж байгаа. За энэ чинээс юу уншигдэж байна? Боломжтой байгаа зү инглээ pullback харагдаад байгаа хгүй яг энэ паттерныг харахаар ингэж харагдахаар. За тэгээ томоор нь харъя. Тийм яалт чүүл юу харагдаад тийшээ энэ барыг буцаад ороод ирнэ. Энэ юугаас доошоо яг 3 дахь шалгаж байгаа юм байна. Тэр тийшээ яагаад буцаж нэг энийхэн дээр одоо энэ саппортыг харахаар тийшээ гаргачихаар харагдаад байна. За тэнгуүтээ энэ одоо жургийн чухал гэсэн одоо бүсийн дээр нь гарахад байгаа хгүй дээр нь гарангуудаа доошоо унаад энийгээ дахиж шалгахгүй гэсэн үг шүү дээ. Энэ саппортыг дахиж шалгахгүй энэнийг энэ давжрыг энийг шалгаад ингэж харагдаад байгаа. Тэгээд унах хата. За энэ дээр бол яг одоо яг гэсэн жоо хэрэгэлзээтэй л юм байна. Pound knock. Pound sec. За энэ бол угаасаа nice харагдаж байгаа зү зүгээр доош. Дээш шалгахаар юм байна да. За 7 хоногийн чарт тэр. За ингэчи. Тинчээ бол яг доош өдрийн эхэлсэн. Яа таахгүй. Гэж харах уу. Тэнийг нэг тэнд тулцгаараа за энэ за би ингээд дараа ингээд та харж байгаа яг иймэрхүү паттерн үүснэ гэж яг тэнцэн яг ийм хэл яг ингэж хугацаатай үүсэхгүй ч гэсэн ер нь ингээд дараа нь харахаар ингээд энэ паттерн чи үүсчихэд байгаа зү эдрийг бол угаасаа тэг ойлгомжтой шүү дээ нэг сайн чухал гэсэн шал таазуудаар ингэж хараад байгаа байхгүй. За энэ хүртэл харч. За Сингапур, паунд Сингапур доллар. Weekly chart дээр байна шүү.
Манай амбартагч маань үсчиж. Тэнгүүд яг энэ чинь ингээд нэг үндсэн хөдөлгөөн харагдаад байгаа байхгүй юу? Үндсэн хөдөлгөөн, засварын хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн. Тэнгүүтээ үндсэн хөдөлгөөн, засварын хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн ингэж орж ирж магадгүй. Тэгэхээр цагаа жижигрүүлээд харнаа. За энэ дээр бас ер нь энийг одоо дээшээ сэтлэх төгччээ, болчихжээ гэж харагдаж байгаа. За яг ингээд санийх шиг хөөж хараагүй байвал энэ дээр нь очиж сэлдээд баларх нь шүү дээ. Яваг айн шиг. Гэсэн чинь ийм байх магадaltaй харагдаж байгаа байхгүй. За яг оролт хаана харагдаж байна? Оролт үнэхээр яг энийг сэтэрч гарч ирээд эхний шалтгаан дээр нь бай. За сэтэрч мэдрэхгүй бол тэгээ заавал орох гээд хэрэггүй шүү дээ. Ингэж ингээ явчвал чингээл ороод ирнэ гэсэн үг. Ингээм бол энэ чинь risk entry. За тэмний хол бол дээшээс стрэх магадлал нэрээ өндөр болохоор үз энийг нь устгахжээ. Ер нь бол дээшээ гараад ирэх магадлал маш өндөр. За Иван. Виклэр харнаа. За ханш бол нэлээ тэ газар байгаа юм байна. За эзэгтэй одоо доошоо стрейт ороод ирэх магадлал тун өндөр. За монтлоор хараад лаг нь харч тийм. Ерөөс яг ингээд одоо 7 сар дууслаа шүү дээ. 7 сар дуусах хооронд юу лаач ингээ гараад ирэхгүй лүүд баг энэ хавцаанаа юм уу ингэсийг хаагдах юм бол дараагийн анууд ирэх сарууд иймэрхүү гарах магадлал тун өндөр. За энэ чирээс ингээ хос хоригл үүсгэсэн мэт тийм. Эрхэм үзэгчид энийг харж байгаа бах. Хос хоригл байна. Маш цэвэрхэн. За энэ ч тэгээд нөгөө хийдгүүдээ хийцсэн байна. Маад ингээ явцсан байна. За тэгэхээр юу одоо доошоо шинэ уналтын тренд баталгаажих нэ гэж харж байна. Нэрээ Япончууд Хятадаас үйлдвэрүүдээ гаргаж байгаа юм билээ. Тэгээд Хятадын хамаарлыг багасгах зорилгоор. За тэг ямар ч гэсэн тэнцээ шинэ тренд эхэлж байна. Шинэ тренд эхлэх нөхцөл байдлыг бүрдүүлж хараахан батлагдаагүй. Одоо энэ тэрний чинь саппорт нь юу болно шүү дээ. Нэг лайн одоо энэ хос хориглын нэг лайн стрейт, нэг лайн чинь ингэж явдаг шүү дээ. Нэг лайн паттерн чинь. За тэгэхээр нэг ийм шинэ юу үүсэж байна гэж харж байна. За уналтыг ингэж харах уу? За арайч бас ингэж хийдүү. Нэг ингэх баг. Ингээ харч. За энэ вебинарын дараа вебинар байхгүй учраас нэлээ холын таамгууд гаргаад тэгээ яг та яг демо дансмасан дээр туршаад туг ороод
явах хэрэгтэй шүү. За рубль. Рубль гоо. Унлаа. Доош өдрийн дэглэсэн засрын хөдөлгөөн, доош өдрийн дэглэсэн засрын хөдөлгөөн тэгээд үргэлжлээд уус ингээ 10-аас л ойлгомжтой байц. Доод доош ивдчихсэн. Одын ч өсөд энийг ивдэхгүй тэгэхээр энийгээ доош нь сэтэлнэ. За тэгээ энэ сарын энэ өнөөдрийн лаа ер нь уртны өдрийн лагаа идэж байна. Ахал усан сайхан дээр урт байна. Бач. Орсын эдийн засгийг хэдүүлээ ингээ шийдэж унаа. Тэр энэ одоо өсөлтийн тренд дууссан, уналтын тренд үргэлжилж байна гэж харах нь шүү дээ. Үндсэн хөдөлгөөн, засрын хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн. За чи ер нь юунууд чинь илүүдээ сайхан солиод ирчих чи ингээд хараад. За ер нь бол ингээ юу дууслаа шүү дээ. 10 хоногийн дараа сар дууслаа. Ингэж хаагдсан бол тэгэл доошоо уурсаж өгөх юм л дээ. Цаанчи яг гоё тийм юм үүссэн юм алгаа. Нимхүү тэрнүүд үүсвэлтэй үүсэн шүү дээ. Дундаа. Тэг хаана үүсэх юм? За хаана үүсхийг баримжаал л да энэ чи. Сайн таац. Сайн явцсан. Шал гэж харахаар нэлийн одоо юугаар болохоор харах юм бол за тэгэх юм бол уналтын хүртлээ хүчтэй үргэлжилж яагаад тэнгуүтийн энэ чинь ийм хэлбэртэй юу ороод ирчихнэ. Тэр нь ороод ирчихнэ. Энэ паттерныханд шалан зурагдаг болохоор иймэрхүү юм үүсэх байх. За цааш нь Тэгээ урд нь бас тийш гэж харж ирсэн байна. За шууд ингэн цаашаа ингэчи. Энэ ч амар шинжилгээ шүү дээ. Яг 100% заавал биелэх Хонконг доллар энэ шүү дээ. Урд нь хийжсэн шүү дээ хэдүүлээ. Амар хацтай. За яг энэ доор Ерол дээр нь хатна. Бид тэгэд явж лаа. Тэжээс ашиг олох ямар ч боломжгүй. Зээг ашиг олох боломжгүй л би харс судалж үзсэн. За өнөөдрийн стоп лосс авдаг евро паунд. За энэ паттерн нэвтэгдсэн. Паттерныг бол тун яаран зурсан.
За энэ маань дахиад ийшээ ямар нэгэн одоо доо өдрийн өвдчихийж энэ батарейны шалан бүрдсэн гэж харна. Энэ ч бол арай дүгнэлт хийхээр эрт. Амарсан дээшээ гарч ирэх магадлал маш өндөр. Дээшээ гарч ирээд ашаа. Уусаа батарей маань доошоос төрдөг батарей. Харагдаж байна. Энэ чинээс риск энтри. За Европамд энийг бас чийжилчих. Энэ оролт ирэхээр нөгөө нэг $1000 диманд асууд нээчрээ гэдэг жилсэн шүү дээ. Тэр мөрөөгөө нээсэн байгаа бол энэ оролтуудыг туршаад чорхтэй. За энд юу болж байгаа лээ? Энэ нэг дээшээ ингэж нэг гарч ирэхээр харагдаж байна одоо. Одоо нэг ч ингэ сэтлээд. Нилээ огцсон ингэж гарч ирэх баг. За жижиг цагуудыг харнаа. Ингэж харах бас хэцүү. Үнэхээр энэ чи шалаа авцсан байгаад гэдэг. За бараг л одоо ингээд шууд орно гэхээр арай риск тийм аа. Гүүч юм уу? Энэ бараг доош ингэж орж ирэхгүй. Ингэж гарч ирчих гээд байгаа байхгүй. Тэгээ энийг нь харахаар ингээд хос оргил маягийн юм. Тэгээд ийм сууг үүссэн байгаа байхгүй. За эргэлзээтэй. За дээш нь сэтэрхэн буцаад орж ирэхээр май. Тийм байгаа зү. Яг дээш худлаа сэтэрч гарч ирээд доошоо. За оролтууд яаж байх вэ? Нэг риск энтри. 2 ад. За хада аль хайц үүсэх юм баримжаалч. Таавас хүчтэй унж орж ирэхээр ончин дээр авч.
За Австраас Сингапур доллар. Ингэж харагдаж байна. За ойлгомжтой шүү дээ. Хэрвээ нийгэм тун ойлгомжтой. Энд ингээд цэрхүүс энэ батер нууц сайн хараад ороо. Энэ батер нь чинь дээшээс сэтрээд ингээд дээр нь ингэж гараад энчээ аад үүсэх юм болвол шууд тийшээ заавал бай орно. Бүр заавал. За яагаад вэ? Яагаад үл энэ чинь дээшээ чиглэлтэй дээшээ тренд явж гин. Хоёрдугаарт энэ таад болоод ирсэн хүчтэй таазуудаа сэтэлчлээ. Бай орох бүр маш гоё шалтгаан. Одоо л наан бол энэ ч риск энтрийг хийгээд үзчихнэ шүү. Тэнгүүтээ стоп лосс авчих юм бол дахиж ингээд сэл мэйл гэж харахгүйгээр шууд бай ямар ч хэрэгэлзээ авахгүйгээр мэдээж бас нөгөө юуныхаа мөнгөнийхөө дөрвийг баримтлаад ингээд явнаа. Тэгээ ойлгомжтой юм чинь. Энийг сэтлээд дээш нь гараад ирэх юм бол шүү дээ. За тэгээд даваараач гэсэн ингээ харагдаж байгаа зү. Танд юунууд ивдэж чадахгүй. Энэ оройнуудад урдных оройнуудад дандаа ивдээ явж байгаа гэдэг чинь айгүй чухал байхгүй юу. Тэр энүүнийхэн дээр паттерн үүсэх юм бол паттерныхаа саппорт лайнууд дээр нь buy risk entry нэг бол өнцөө оролтууд хийгээж явж болно. За саяны миний ярьсан юм бол айгүй олон давтагдана гэсэн үг. Унлаа. За энэ яг ингэж идэв шүү дээ. Хос оргил ингэж харагдаад идэг боловч яг ийм паттерн үүсэнгүүтээ ингэж орж ирээд идэх хүнийгаа сэтлээд тэнгуут нь доовор юу гэж одоо хуурддаг вэхэр доо ивдчихлээ тренд харж ийшээ үргэлжилж гинэ гэж хараад идэг. Тавч. За ийм байгаа юм. За цааш нь. За ойлгомжтой. Том цагуудыг хараад тах. Тинстэй гоё оролт тэнцээ бүрдэж шít. Шууд уун гэж урд нь харж ийсэн юм байна. Тэгсэн чинь манай он замдаа амраад авч энэ уналтынхаа засварыг хийж. Энэ минийг бол урдны төлөөд хамгаалж байгаа орж ийсэн шít. Бүр супер оролт энэ дээр энэ ярилцаанууд бүр айгүй гоё. Мэдээ одоо харин ханшмуудаа ингээд рейнж руу орж ирчээд өлегтэй мэйлэхгүй одоо л яг рейнжүүдээсээ гарамраа идэж байна. Нэг 2 3 доошоо за стоп лосс араал тийм аа. Тэрсэн гэлөө за ингэж болох юм байна. Өнгөл ярь зүг харагдаж байгаа зү. За pullback энэ нэг том гурвалжиндаа баг pullback хийсээ илүү ийм паттерн харагдаж байна шүү дээ. Тэгэхээр нэг шин нэг гурвалжин чинь дөрвөлжин болж шүү дээ. Дөрвөлжин болж ийн гэхээр энэ доошоо бүр нэлээд ингэж явж харагдаад байгаа байхгүй. За
бүр ингийн бас хаашаа юм. Ингээ харахаар энэ чинь амбарддаг батарей мэн ингээ үсч гарч иж байгаа магадaltaй л юм байна. За ямар ч гэсэн энэ батарей нь энэ чинь ингэж үсэж байна. Энэ уналт энэ чинь ингэж орж ирэх чинь гэж харж байна. Цугийнхаа таазыг шалгацсан. Урд нь шалгасан. Таазаа шалгачаад шал руугаа явж гинэ гэж харж байна. Үндс хөдөлгөөн, засвар хөдөлгөөн, үндс хөдөлгөөн. Тийм баацтай. За нөгөө талаараа үндс хөдөлгөөн, засвар хөдөлгөөн, үндс хөдөлгөөн гэж бас харагдаж байна. Таамарсан тэгээд харъя. Биегээр л гарах юм байна. Тэ бараг. Харин биегээр л гарч таарах юм. Сэл. Нүсрэс тоглоос. Зэх нэг ийм тохиолдолд ямар арга хэмжээ. Би айгүй гоё юу харагдаад энэ л тань чинээс ингээд жуу уналтууд томоохон. Тэгт энийг харъя. Та гэж хар энийг ингэчи. Гол таалах гэдэг шүү. Бараг эн чинь юу биш үү? Тийш нь сэтэлж орж ирэх гээд бэлтгэлээ хийж байгаа юм шүү. Уналт биш. Тэснэ. Үндс хөдөлгөөн, засварын хөдөлгөөн, үндс хөдөлгөөн гэж орж ирэх гээд. Энэ цугасаа 3 дахь шалгачиж дээшээ л орж ирэх юм байна л да. Дээшээ сэтрэх юм байна энэ юусэн. Доош гэж харах айгүй хэцүү харагдаад байна. Ялангуяа энэ хөдөлгөөн байгаа болохоор. Яг одоо болохоор нэг ийм паттерн үүссэн биз доош сэтэрдэг. Нэг хальт доош орж ирүүл ирээд ер нь бараг шууд энэ барыг дээш ингэ сэтэрч орж ирнэ. За энэ дээр бол ямар нэг арилжааны юу гарахад тун эргэлзээтэй. Яг ингээ зүгээр ингээ хальт ингээ харахад бол айгүй гоё юм. Юугаа шалгацсан тий. Тугаан таазыг шалгацсан. Тэнгүүтээ ингээ доош ингээ унж орж ирэх гэж байгаа. Харагдаад байгаа байхгүй. Зүгээр чиглэлээ аваад ингээ харах юм бол энэ чинь энэ том хөдөлгөөн тийм ийм том гоцсон хөдөлгөөний засвар бол энэ хэмжээний байх штэ. Ийм байх байхгүй. Тэгээ дээшээгээ дахиад яг үндсэн хөдөлгөөн ингэж орж ирнэ гэсэн үг байхгүй. Тэр энэ чинээс бол еврозар сэл бүр ягаад чарж болохооргүй. Саний гой том хөдөлгөөний засварын хөдөлгөөнийг хүндэтгэх хэрэгтэй, чиглэлээ хүндэтгэх хэрэгтэй. За тэгээд энийг бас хүндэтгэх хэрэгтэй. За юм байна да. Энэ ч паттерн гэж босоод хэцүү л юм. За энэ харин дээш нэлийн орж ирчихээр за чичвэрүүлээ. Энэ хүртэл явах юм байна л да. Нокчпи.
Шалтгаан нь ойлгомжтой. Дээр нь гарцсан, дээр нь царай мутаач гэсэн нэг батер нь орох юм үүсгэсэн. Ангин л дээ энэ. Цааш нь. За энэ нөгөө нэг саний миний яриад идэх юм биш үү? Яг ингэж харж байгаа эндээс унна гэж хардаг ч гэсэн эн чи ийм би одоо энэ сууг үүсгэн гэж харж ирсэн юм биш дурд нь. Энийг дээш нь сэтлээд нэг цэвэрлэчихье. Ийм байна. Яг ингэж идэх байхгүй. Иймэрхүү сууг үүсэж байгаа. Нөгөө тийм юу байвал энийг сэтэрсэн гэж бас тооцоход аягүй хэцүү харагдаад байна. Тэгээ буцаа орж ирээд байна. Дээшээ. Үнцөдлөгөө, цэцрөдлөгөө, үнцөдлөгөө. Бүр ингээ харах юм бол энэний чинь аад энчээ. За яагаад энийг аад харж байгаа юм? Үнцөдлөгөө, цэцрөдлөгөө, үнцөдлөгөө. Өнгөч энэ дээшээ сэтэрч магадлал маш өндөр. За фиклээр харъя. Дээшээ сэтрэх одоо тийм шалтгаан юу вэ? Тийм шалтгаан байна. Хумаахан дээшээ чиглэл эхэлж авах магадлал өндөр л юм. Харах хэцүү юм байна. Энэ хүртэл яг энэ онцгой алга чи өрөөний хөдөлгөөн чи гоё орж ирэхээр л юм байна доошоо. Одоо бол дээшээс цэцдэг паттерн үүсэж шít. Дээш нэг ингэж орж ирээд бүү. Тэр ч стойгоо ярилж өнөд болсон шít. За дахиад доошоо. Тэгтээ ингэнэ. Яг ингээд авчих хэцүү харагдаад байна. Чиний баг ингэж явах байх. Нэг иймэрхүү юм явах байх та. За энэ дээр гисгээл орчих ямар ч суналт ханаагүй. Бошоо чиглэл эхэлсэн. Тэр явж байна. За эдрийг би нэг дээшээ нэг гарч ирэх гээд ийн гэж хараад байгаа юм да. Евро USD эдрийг. Хэдвэл юу гарч? Индексээ харч. Тий. Яг ингэн. Яг
Ингээд евро USD, Австрали USD, паунд USD тэр чинь дээш нэг буутчих гад байгаа долларын индекс эдрийг харахаар чинь. Долларын индекс зүгээр паунд USD дагуулсан гэж юу? Агуу доош ингэж харагдаад байгаа юм да. Яг ингэж орж ирээд байгаа. Ер нь эндээс нөгөө нэг хүний хүлээгээд байгаа том өсөлт маань бас хараахан л лагуул гэж нэг унах гэдэг юм. Хэрвээ одоо энэ чинээс ирээд ингийн бол тэгээд одоо хэцүү л шүү дээ. Юу болох юм бэ? Арай ч ингэчгүй баха тийшээ орж ирэхээр байгаа. Чараад байгаа. За тэгэл харъя. Энийг бол жоохон харнаа. Нэг ганц хоёр тар. Өнөөдөр энэ яг дийшээс зэрэг айгүй том паттерн байгаа байхгүй. Тэгээд дийш үлээгээд идэг. Тэгсэн чинь өөрөө үед нөхцөл байдлууд гаач гад идэг. Одоо энэ үүссэн байгаа. Энэ үүссэн байгаа чинь бүгдээ дандаа доошоос зэрдэг харагдана. Алт одоо шууд би нэг амьсгаагаар юу хийнэ гэж бодоо. Түүхэн дээд шинэ рекорд ер нь одоо ингээд явчих байх туу. Тийм шүү дээ. Нэг үнц нь 1923. Кап бариулаад зурлаад тийш. Энэ алт ер нь солиорч өгөх уу? Ямар ч 2000 байгаа. Ямар ч гэсэн ишээ. Ингэж хэл та. Харагдчихлаа. Одоо л ерөөсөө л ойрын өдөр танд өсөлтүүд харагдаад байгаа. За, юун дээр ирээд яах нь үгд чинь бас байна. Шинэ рекорд үн дээр ирэнгүүтээ нэг хүн болгоны л ярианы сэдв болох бах та. Энийг яагаад ингэж доошоо бас ингэж зурсан юм хэр. Яг нь өдөр түүхэн шинэ рекорд тооцоо тэр маань нэлээд сайн эсргүүслийн бүс болох магадлал өндөр. Хоёрдугаар тийм доошоос тэрдэг энэ батерийг доош нь зэтэлжүүл бас аваа хүмүүс хансан гэдэг зах зээл юу хүлээж авах вэ? Тэ алт чи өөрөө тиймэрхүү зүйлсүүдийг мэдрэг байгаад идэх байхгүй. Тэр энэ дээр ирээд шинэ рекордер ирээд тодорхой хэмжээний уналт үзүүлэх байх л гэж хараад байна.